Энэ өвлийн оргил ачаалал цахилгаанаар бол 1800 мегаватт хүрэх юм тооцоолтой байж байгаа. Одоогоор бол 1650 орчмыг бол өгч чадж байгаа. Оросын холбооны усаас энэ өвөлдөө оргил цагийн ачаал дээр төв системд 150-200 мегаваттыг нэг сарын дундуур авна гэсэн тооцоолтой байгаа. Гэвч бөөрөлжүүдийн 150, 2 дугаар блокийн 150 буюу 300 мегаваттаар бөөрөлжүүд өгснөөрөө бид нар энэ өвөл анх удаа өвлийн оргил цагийн ачааллын үеэр Оросын холбооны улсаас хараат бус байдлаар бол Монгол улсын төвийн эрчим хүчний систем буюу Улаанбаатар, Сэлэнг, Дархан, Өмнө Говь орчмын энэ систем бол ажиллах анхны боломж бол бүрдэж байгаа. Дэлхийн хотууд Хүүтний хот, Дулааны хот гэж хоёр ангилагддаг. Монгол улс бол далайн төвчнөөс дээш Улаанбаатар хот ойролцоогоор 1300 метрт өргөгдсөн дэлхийн Хүүтэн хот гэдэг ангилалд ордог буюу дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Монгол улсын нийслэл Улаанбаатар хот. Эдийн засгийн хувьд өр өгөөжтэй систем бол төвлөрсөн систем байдаг. Ийм учраас социализмын тооцоо хийгээд Улаанбаатар хотод дулаан цахилгааныг ашиг туулийн генератор турбины үед ашигтай байхаар нэг хийцлээр шийдэж цахилгааны гарангаа илүү хаягдл технологи буюу нэмэлт байдлаар дулааныг гаргаж төвлөрсөн байдлаар өнөөдөр Улаанбаатар хотод дулааныг асуулт. Жишээлбэл ийм учраас 100 мянган айлыг орон сууцтай болгосон тохиолдолд бид нэр энэ төрлийн одоо эрчим хүчээр хангах боломжтой үгүй. Боломжтой. 2-7 хоногийн өмнө ТЭЦ 5 буюу 300 мегаватт эрчим хүч 340 гикалт цагийн дулааныг нийлүүлэх боломжтой буюу айлуудыг хэрвээ цахилгаанаа оруулах юм бол ойролцоогоор 100000 айл, цахилгаанаа оруулахгүй бол 5000 үүдийг бол хангаж чадхаар ийм хэмжээний станцын